Моги дэмэдэл цаг өрхөө болж өөрийгөө өөрчлөхөөр шийдсэнч Такумиг харахаар сэтгэлэн тогтолдог хэвээрээ. Харин Такумигийн хувьд гэх юм бол урд урдынхаас илүүтэйгээр машиныг сонирхдаг болсон. Ганцхан жолоодох мэдлэгээс илүүтэйгээр олон төрлийн мэдлэгтэй байх нь жолоодох чадварыг илүү сайжруулдаг юм байна гэж ярьж эхэлсэн Такуми чаа. Өнгөрсөн зуул ихэд 86 гэж ямар машин бидгийг ч мэдэхгүй хүн чаа. Одоо хин хүнээс илүүтэйгээр уралдах дуртай болсон. Машиныг мотороос нэхлээ гэрлийг хүртэл ойлгохыг хичээдэг болсон. Энэ хүртэл ирсэн бүхэл туршлаганд дэндүү гайхалтай биш байсан гэж юу? Толгоон бүртээ сайжирч уралцсан өрсөлдөгч нартай хүлээн зөвшөөрдөг байсан түнд дургухан хоор шүү дээ. Тэдний хуучнаар дурсаа ярьж явахт нь удаа олзоогүй танил эвсэ ирж Такумитай ажил хийгээд удасныхаа дугаарыг үлдээе явдаг. Уулзсан шалтгаан тусгай уралдааны баг. Энэ нь нэгсгийнхаа хамгийн сайн гэсэн хүмүүсийг зөвлөулж өөр газрын уулын замууд дээр очин дээд амжилтуудыг тогтоон домог болон үлдэх гэж байгаа. Бас болоогүй Такумиг багтаа оруулж хүчийг зээлэх гэж байгаа болохоор хангалттай хэмжээний цалин мөн цэвэр мэдрэмжээрээ өдийг хүртэл уралдаж ирсэн хүнд ч одоо л анзаарч эхлээд байгаа онлайн мэдлэгээс нь эхлээд бүгдийг нь санал болгодог. Ийм гайхалтай саналыг хүлээж авах болов эсвэл Акенегийн хурдан одод клубтээ үлдээд ахнар бол ааваасаа туршлах суралцаж цаашдаа энэ хүмүүстэй өрсөлдөх болов. Ицүкич ийм гайхалтай саналыг зөвшөөрөхгүй яагаад байгаа юм бэ гэж өөрөөсөө илүү баярлаа. Ахнар нь бол тийм том мэдээ сонсчоод хэдийгээр Такахаши Росуки болон Такумигсаа ослолаарч ирнэ гэхээр үнэхээр сүрдэмж гэлээ. Яагаад ч Акенагийн бахархал болсон 86 альбэсор Red Suns клубд орно гэхээр нэг л тийм харамалмаар. Гэтэ тэрнээс илүүтэйгээр хайрцагнаасаа гарч итгэж жижигэн урандаа биш далаад сэлээсэй гэж хүсээстэй. Өмнөх хуралдаан дээр хэдийгээр моторын зохиод ялагдсан ч гэлээ. Хүмүүсийн хувьд бол ялагдсан гэж бодоогүй байгаач. Ялагдсан л бол ялагдсан. Хэдийгээр залыг нь одоо ч гэсэн зөвшөөрөхгүй байгаа ч гэлээ. Рёсуки руу залхангуудаа та Судакочигийн хүнийг таньдсан билээ штэ. Би тэр хүнтэй дахиад уралдмаар байна. Бас тэдний газар нутагт эргэхэд нь төвлөлийн хүн тулаан болох нэ. Нюкогийн Ирихо гэж зам байгаа. За би юутач тэрэнд хэлчихье. Тэгж харагддаг ч хэлээ ялагдах дөргөө бүр өөрийнх нь газар нутаг дээр очиод тулдах сэтгэл зүйтэй байна гэхээр яг л өөрийнх нь хайжсэн хүн гэдгийг нь мэдээд улбал багтаа авахыг хүсээстэй. Энтхэн зам бол өксөр уруу хоёрын тусдаа нэг чиглэлийн урсгалтай замтай. Зам нь мушга болон ихтэй ч гэлээ гайхалтай зам. Өмнө дуусаагүй тулаанад дуусахаар ирсэн. Хэдийгээр тэрний мотор нь гайхалтай ч гэлээ. А бүлгийн AE100-ыг цөөрөлж байсан. TRD мотор 11100 эргэлт гаргах чадaltaй 240 морины хүчтэй. Гэтэ 86-д гудамжны уралдаанд зориулсан тохируулсан суулгасан болохоор энэ мотор нь ч гэсэн хязгаарч байгаа. Энэ зам дээр уралдааны дүрмэн жаахан өөр. 3 гүрний зан барай байгаа. Гэтэ тэр хүртэл нэг л удаа уралдана. Такуми урдаа явж Ива араас нь дагна. Хэрвээ гүйцэгдэхгүй бол Такуми ялна. Гүйцэгдэх юм бол Судакочи ялна. Ах юм шийдвэр гаргаж байгаа нь бас л зангарахтай. Угаасаа өөрийнх нь яваад тасчихсан зам болохоор анх удаага явж байгаа Такумид ийм давуу ирэх болгож байгаа. Угаасаа энэ зам дээр одоогийн коучийг Такахаши Росуки ялах бараг боломжгүй. Хазаа өнөрөөгөн ширхүү уралдаа эхлэн үнэхээр л хурдан болсноо харуулдаг. Гэсэн жилийн араас нь яваа 350 мөрний хүчтэй. Шинэ үеийн гайхамшиг унжаа болохоор амархан гэдэг бодол нь одоо ч гэсэн төрөөстэй. No, I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Everything I do so instinctive and so passionate. Every word I move so descriptive like an adjective. I got a vendetta against people who patented being negative when you should be getting. Оцоо хурж байгаа аратан шиг л энэ замын хамгийн онцлогтой хэсэг болох өргөө ол эргэлтээс гинтгэн шилждэг. Өндөр урд авах хэрэгтэй шулуун зам. Энэ хэсэг дээр ямар ч чадварлаг жолооч байсан ихний хараа огцом темпийг өөрчилж чаддгүй. Инхэл тохиологтой мушгаа зам дуус шулуу эхэллээ. Одоо л олзаагны хэсэг. Удаан темпээр явж байгаад гинтгэл хурд авах юм бол зам урдаас буцаад ирж байгаа юм шиг санагддаг болохоор ялах нь бат гэж одоо дотор талаас нь дайруулсан ч замын ажлын болон бүрийг алдахгүй. Өглөөс явах дайрах 86-аас болоод ялаж шүүл өөрт нь аюултай нөхцөл байдал үүссэн тул хазаа гიშг зөөргөн тутан ялагддаг. Такумигийн хувьд бол зүгээр л нэг тэнэглэлээр урагшаа дайруулаагүй. Дуугаа яг хаанагаа төсөөлтөд харж тэрэндээ итгэн шууд урагшаагаа дайруулсан. Судакочи ч өөрийн ялагдал болон түүний чадварыг нь хүлээн зөвшөөрч дараагийн удаа боломж гарах юм бол уралдана гэж явдаг. Энэ уралдаан ч гэсэн бас Такумид ялсан мэт байгаагүй. Яг л нэг тийм тэнцсэн мэт мэдрэмж төрсөн. Үрээр ажилдаа явж байхад Такахаши Росуки замд суулзаад ялсанд нь баяр хүргээд ахыхаа удирдлагын дор хоёлоо хөгжөөд нэг жилийн турш сайжраад дээд түвшинд очиод хоёлоо уралдыг их саналыг тавиад дахин багтаа орчоод явдаг. Ирээд болсон тул айл хэдийнэ энэ хүртэл тарчсан. Сэтгэл санаа сайхан байхад энэ бүсийн шал өөр бүсийн дугаартай даруухан хүрж 86 та уралдах гэсэн юм намайг Когошива гэдэг гэж хэлэхтэн захиралд нь хуучныхан танилынх нь нэр нь байгааг сонсоод их л гайхдаг. Яг харахгүй л ахын хуучны танил. Бунта гэд уралддаг байхад Реалигийн мэрэгжлийн уралдааж байсан Когошива Кен гэх хүн хэд удаа бунтаахтай өрсөлдөж байсан ч хамгийн том тулаан дээрээ бунтад ялагдаад тэрнээс шарагдаагүй 20 жил болж байгаа. Prime time дээр байсан бунтагийн хамгийн хүчрхэг өрсөлдөгчийн хүү гарч ирсэн гэхээр аавынхаа магадгүй хийгээгүй хүн гүцэхээр ирсэн баг. Бунтагч машинаа шалгаа явж байхад нь нэлээд өндөр хурдтай болон дээр ESP20 нэлээд чадварлаг өнгөрдөг. ESP20 нь голдоо мотортой буюу жолоо шаардаа мотортой. Энгийн машинууд нь урдаа мотортой байдаг бол энэ нартаа хөтлөгчтэй дээр нартаа мотортой учраас 10 дугаар хааз гიშх үед л урдаа мотортой машинаас хамаагүй хурдан мэдээлэл дамжаа. Булангаас гарах үеийнх нь хурдан сайн байхаас гадна машиныг маш сайн тэнцвэржүүлж удирдахад амархан болгодог. Та нар F1-ийн машинууд бүгдээрээ голдоо мотортой байдаг болохоор жинхэнэ утгаараа нисдэг гэдгийг мэдж байгаа шүү дээ, тэ? Ажил дээр нөгөө залуу ирэх үед нааврунаас түүний аван залгаж удаа хугацаанд холбогдоогүй хоёр хүчээ сайхан буу алдаг.
Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр бат эрдэнэ бадам цэцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаана ч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхэн өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Хүүгийнх нь үүдөх юм бол анхнаасаа л EVO3-т уралдах зорилготой байсан ч гэсэн Takumi түүнийг нь ялцсан болохоор одоо түүний байн Takumi. Гэтэ одоохондоо хоёулаа аав нар нь хуучин голдуу хүрээ махтаа байсан гэдгийг мэдээгүй байгаа. Энэ хоёр ч гэсэн удахгүй бивдээ болох байлгүй дээ. Takumi урд урдынхаас илүүтэйгээр уралдах ихтэй болцсон. Урилгыг нь шууд хүлээгээд авдаг. Оройхон ажиллаа дараад ирэхэд нь аав нь машин арчихсан. Takumi чи өнөөдөр ESP20 гээд нэг тэнэг харагддаг машин төгөнтэй уулзсан уу? Тэнтэй тэгээ уралдах гэж байна уу? Гэтэн. Тийм ээ би зүгтгахыг хүсэхгүй байна гэхэд. Тийм байх нэ. Гэтэл чи ялагдсан шүү. Гээл шууд хэлчихдэг. Харин нөгөө талд бол аавсаа хуучин бивтэй байсан 86-ыг мэдээ зогсохгүй. Аав нь хүүдээ 86-ыг ялгах сайхан арга заач өгье. Хүмүүс төдийлэн нэг сайн мэдээдэггүй юм гэж байдаг. Хичээлийн үеэр одоо ч Takumi Mogi хүмбайн чиний тодгүй хэвээрээ. Mogi-г бодохын хооронд ерөнхийдөө өнөөдөр очиж уралдана гэж бүр шийдсэн байдаг. Гэтэ одоо л Takashi Rosokогийн салыг зөвшөөрөөгүй байгаач ягаад ч юм өөрөө айгаад жоох шиг их сонио. Яг явах гэж байхад наар гарч ирсэн ээ. Нэлээл юм болгон дээ. За яг нэг зүйлийг хэлье. Сүүлийн хүрэн дээр түүнийг өрхөнд оруулж болно. Тэр хүртэл тэр чиний урд явсараа болно. Гэтэл угаасаа урдны явныг тийм мэдж байгаа мэт хэлдэг. Нөгөө талаас ч гэсэн машинаа бэлээ хөдлөх гэж явахт наав нь. Хэрвээ тэр бүчөөрөө бунтаг дураасан бол нэлээл авьяасанд хөрөх хэвээр. Чи түүнийг ихлэ дурдаа оруулах хэрэгтэй. Гэл хэлэхэд нөгөө нь хэл гайхдаг. Юу яриад байгаа юм бэ? Тим нарийнхан зам дээр нэг уртаа гаргачих юм бол тэр чигтээ ялагдсан штэ. Гүйцэн гэж байхгүй гэхэд нь. Яг харахгүй инженерээ бол бүтэхгүй л дээ. Тийм болохоор л төлөвлөгөө хэрэгтэй. Рёхогийн зам зарим хэсэгтээ замын шугамд байх ёстойгоос илүү урт тавигдсан байдаг. Түүнийг л хийгдэг. Машинд бол над ямар ба нэгэн зүйл хөлж магадгүй штэ аюултай штэ гэхэд хамаагүй хийгээл. Аав нь бол урдны явж байгаад ялах биш. Араас нь хөөж явж байгаад идэд ялах нь бут нэргсэн ялаад нэр хүндэд хэрэгтэй гэсэн үзэлтэй хүн. Дунд хэсэг хүртэл араас нь дагж яваарай. Гэтэл хоёр аавынхын төлөвлөгөө нь мөргөлдөжгүй яв. Ахнаар нь тэр залуугийн талаар нэлээд мэдээлэл зөвлөлчихсан. Баг байхаас л уралддаг байсан. Бүр нэг удаа үндэсний хэмжээний тэмцээнд ялж байсан гэдэл. Гэтэ моциклоор л доо. Гэхдээ энэ өвдөрөгтэй нөхрийг сайхан уралдаад амархаа ялчсан гэхээр уралдаанч л уралдаанч. Мотоспортын тэмэрчин байсан гэхээр зөрөгтэй, гаалцуу, төсвөр төвчээр гэж аимшигтай нөхөр байгаа штэ. Эмприорийн газар нутаг дээр ирснээр шууд л энд би 86 та уралдаад ялгуул нь харжээ гэдэл нэлээ өөртөө итгэлтэй. Энэ удаагийн дүрэн бол машингийн. Хоёлоо зэрэг барианаас гарна 3 гүр даваад бариа байгаа. Аль төрүүлээ очсон ялна. Аавг нь ялжсэн хүний хүүхэд ихээр бүрч хэрэг ялах хүссэн төрж тулаа хэлэх гэж байхад хин ирэх нь ойлгомжтой. Ийм хайхалтай тулааныг юу гэж халгасах вэ дээ. Өнөөдөр ихтэй урд үрдийнхаас илүү салхитай. Намар цаг болохоор хатсан навчиж газар их унсан. Магадгүй хатсан навчиж уралдааны үр дүн шийдэх юм билүү? Тэгээд нөгөө гайхалтай мэйж шоколад айлт ирчээ. Physical Asia дээр гарч байгаа энэ хөөрхий ихчээ өмсгөлийн хардаа ингээд зөвхөн мэйж шоколад нь Японы pop culture тэр дундаа нэм салбартаа бүр цаашгүйгүй холбоотой. Сайхан л ихэд Demon Slayer-ийн Tanjiro Kamado-гийн дүр дуу оруулсан. Natsuko Hanae мэйж шоколадын сүлд дуу болох шоколад бол мэйжэд үг дуулсан байх жишээтэй. Цаашлаа Далдар Ghibli-гийн The Boy and the Heron аним киноны гол дүрийн жүжигчаа Motogi ойрын явахаас өмнө зөвхөндөө шоколад хийж байгаа хэсэг байдаг. Энэ мэйжийн сүлдээ шоколад 1940 онд л мэйжийн шоколад аль хэдийн Японы топ брэнд болсон. Зөвхөндөө авч явахад хэлбэр тэжээлэг чанар өндөр гэдэг утгаараа Макотог хайхтаа авч явж байгаагаар дүрслсэн байдаг. За тэгэл дуртаад ах юм бол зөндөө олон хамтралууд байгаа. Иргэд анимд орё. Хаазан дөртөө хоёр машин хүчтэй үлээх салхинаас шуртан гарахад 86 урд орон хөдлөх нь голдоо мотортой энэ машинаас ч илүү мангас шиг мотортой болсон гэдгийг нь ойлгуулж байгаа мэт. Булангууд алдахгүй хоёр машиныг уралдан гарахад замын мэдээлэгч нар цаг алдахгүйгээр бүгдийг дамжуулахад энд байгаа хэний ч ялаагүй 86 шүү дээ. Чилийн уралдаа төрүүлэх болно гэж 86 бүгдээрээ дэмжиж байгаач. Кошил энтхийн замыг тултал мэддэг болохоор баг зэргийн эргэлцдэг. Учир нь өмнөх уралдаанд бархлаа одоо шудраг уралдсан. Энд ч байгаа бүхэл хүмүүст энэ замын нууцыг хэлэхэд саяны хэтгэлэн унтарч төвшиж эхэлцгээдэг. Огцом эргэлтүүд баруунаас зүүншилж курц өнцгүүд үнэхээр л гайхалтай. Энэ залуу зүүн хөлөөрөө торонцох шийдэг. Энэ мэрэгжлийн хүмүүсийн хувьд хэм бол машинаа удирдахад маш давуу талыг сайн ойлгодог. Хурдан салхинаас хүчтэй нөрвөлсөн моторын дуун зам дээр байгаа навчсыг салхинаас ч илүүтэйгээр хэсгэж явах хоёр машин. Гэтэл салхинаас болоод тонхоор хэсэгт ихэр бөгнөрсөн навчс. Урд явах хүн дулмал хэцүү. Дээгүр нь гарах бүрт гулгаал. Takumi өмнө явж яснаас жоохон хэцүү байгаа ч гэсэн гулгаж явахын хооронд гулгуулж ясан дээргээд харин сайн биз. Бүр л урдааны мэд 10 дугаараа сайхан эргээ явчихгээл. Энэ хэнэггүй байдал нь арын хүнд нь их л сонио. Ад 100 эсвэл авьяас өвөө мэд. Авийнхаа хэлснээр араас нь явах юм бол гүсэх юм уу? Арай л чадварлаг байгаа юм шүү. 33 дахь булан дээрээс эхлээд нөгөө замын айхтар шугамч байгаа шүү дээ. Takumi тэрийг өмнөх явалтан дээр анзаараагүй. Бас сонсоогүй болохоор мэдчихв. Гэтэ арын машиныг урд урдынхаас илүүтэйгээр төрөмгий болсныг нь анзаарч зам дээр ямар ба нэгэн зүйл байгааг нь зөнгөөрөл ойлгох шиг. 86 урд байгаа ч гэсэн илүү шугамыг хишээлээ дотор тайлбар нь хамраагүй оруулж моторынхаа хөгжөр огцом зодоод нэг хаслаад л урд нь гарчдаг. 33 дахь булан дээр 86-г үзэгдсэн гэдэг мэдээ. Их шүгүүлж хахад манай хүний хувьд бол дэндүү гэмэр зөрөгтэй тэр залууг үйлдэл галзуу бараа амангаараа хийхээс ч уцахгүй. Моциклийн хаазыг тултанд бадж явсан залуу илүү хамгаалт өндөртөө дөрөв багантай машинаас нүдэнд нь гал асаал яг л нисэж байгаа юм шиг. Энэ байдлаараа бараг л ялагдах нь одоо 11 км үлдсэн. Гэтэ энэ залуу нэг зүйлийг тооцоолсонгүй. Гал шиг дүрлзэхдээ арай л эрт өөрийнхөө үзрэгдэлэгчлээ. Араас нь бас уул хөвлөрөгч чулуу үйл нураач ихсэн галзуу нөхөр яваа шүү дээ. Булан бүр дээр нисээд байгаа машины араас яг л адилхан нисэх нь ганц хараад л ихний орлогоороо чадж байгаа нь үнэхээр л сочиртуулам. Одоо гэтэ энэс явах биш. Нэг л урд нь гарсан юм чинь нүдэд л ах юм бол гүйцэтгэхгүй. Уунтаа
сүүлийн гүрэн дээр ардны яваараа ялахыг хүсвэл гэж хэлсэн шүү дээ. Яг ойлгоогүй царайтай лсэн л та. Гэтэ Такуми ойлгочих уу? Аавынх нь хэлсэн үгээс хурдан машины араас явж байхад нь байн чихэнд сонсогдож, бодохны аав нь энэ зүйлийг хийхийг анханасаа сануулсан мэт. Уртлын машин сүүлийн мөрөн дээр гүцэд хүүхсэндээ хамаг хурдаараа явж байхад нь Такуми аавынхаа хэлсэн замын хажуугийн бутыг харах юм бол нэг зүйлийг ойлгоно гэснээр үе үе замаа харж явж байгаад нэг хэсэг зам нь өргөн тавигдсан байгааг анзаараад нүгэ арга ашиглаад зэрэгцэн шулуун замд ороод ирдэг. Нарийнхан гүрээр хоёр юу л юу хийгсэн галзуу зөрөгтэй нөхдүүд. Магадгүй навчис байгаагүйсэн бол хэн дөрүүлэх байсныг хэн мэдлээ. Нэг талаараа маш азтай байлаа. Гүмигийн ялалт нь Такахаши ах дүүсийн хувьд бол түүний багтаа авах хүсэл бүрхээр өдөөж жахад, Кочигийн хувьд бол түүний хязгаарыг төсөөлөөстэй. Гүмамш түүнийг зогсоож чадахгүй гэдэг нэгэн ойлгомжтой боллоо. Магадгүй Японы бүр цаашлаа дэлхийн хэмжээний мэрэгжлийн уралдаанд нэрэн дурддагч юм билүү. Шинээр эхэлж байгаа Акинагийн 86-гийн домогт баярлалтандаа уйлгаас үр явах үлээ. Энэ залуу одоо машинаар уралдах хүсэл бүрхээр өдөөгдсөн байх. Амжилт хүсээ дахин уралдах гайхалтай өдрийг хүлээж байя. За байж байгаа манайхаа. Subscribe дарж амжаагүй хүмүүс байх юм бол дараадаг өчтгөө гуйж гин. Subscribe дараах, комент үлдэх тоглоомч чинь ороо цаашдынхаа бичлэгийг хийдэг шүү. За бичлэгийг өргөжлүүлье. Гадаа хөтөрсөөр энэ хоёр манай одоо төгсөх анги хавар ихтэл их сургуульд орохноор ажил хийх нь ажил хийгээд өөртөө замыг хөөн ирээдүйд ямар хүмүүс болох талаараа ярилцаал эцэггийн төвөөгөртөө бүтэн цагийн ажилтнаар үлдээд мөнгө хураах гэж байгаа бол Такуми одоохондоо юу болох шийдэг байгаа. Моги гойсаар гадны Такумитай уулзахаар болж хамтдаа уулын замаар явахдаа зулсараар юу хийх үү гэж яриа өсөж хэлээ. Нэх ошихгүй хаалтаа өгүүлбэрээр хариулаад ахаар нь Моги шууд Питер Бенстэй үнээс салчихсан. Ямарваа нэгэн зүйл болоогүй. Гэтэ тэр хүн ямарваа нэгэн зүйлийн төлөө эхлэж хичээсэн боловч би чамаас л ухаараад эртхэн дээр нь болсон. Гээд л уучлах вахт нөхцөл байдал дээрцэнгүү. Гэсэн ч Моги өөрийнхөө мэдэрч байгаа бүхэл зүйлээ нэггүй бодлон яасан ч буучгүй гэдэл. Харин Такумид үлдсэн ганц асуулт нь чи царайлаг модель хийдэг. Олон залуус чиний араас гүйдэг байхад яга заавал намайг гэж хэлэхдээ шалтгаан байхгүй. Зөвөр л хайртай болохоор гэхдээ чихүнсэлэх зөөлрсөн хэдий ч. Гэтэ тийм амархан шийдэгдэх зүйл биш шүү дээ. Ажил дээрээш тэр өглөө явахтаач тэр нэг л гонигтай. Бас нэгэн асуулт түүний дотор байгаа. Аавда би утгууд өслөөгөө дөгчтөр байж гэлэхэд нь юу хэлэх гээд байгааг нь шууд л ойлгон. Хүссэн зүйлээ хий. Би чиний амьдралаар амьдрахгүй чи миний амьдралаар амьдрахгүй. Дүүбүү хийдэг хүн болно уу? Яан уу энэ үү чиний л амьдрал чи өөрөө л мэд. Зулсаар нэгэнтэй болж хаасайгүй хосоод гэвч манайхад ажилласаар л энэ үеэр нь Могийг эрийн хайсаар агаад арай гэж олж ирэх үед наав нь гарч ирээд тэр гэртээ байхгүй нүү ажилдаа явсан гэл хэлэхэд нь гутраа буцах гэж байхад нь тэм яралдаа бол хүлээж байгаа л уулзчихгүй юу удахгүй ирэх байх гэл хэлэхэд нь бөөн баяр Зулсаар гэдэг баярыг чи эхнэрээсээ хойш тэмдэглээгүй айлд шинэ жилийн газар авчраал бүр чимэгдэл болох 86 гараараа хийгээл аваас нэлээд өндөр он авчиж байгаа Такуми бол машины сэтгүүл авшин шигээ Могид одоо сэтгэл гаргасан юм байхгүй уцаар ярилгүй ирсэн бас дээр нарийн ширэн зүйлсээ ярилгүйгээр Такуми өөртөө дургу болсон болохоор ингэ төгсмөргүй байна гэд автан чин сэтгэлээсээ ярилцаа сууж байдаг. Манай хүний эрэхт нь автан нэг тал болчихсон. Могийн нөр Зулсарын мэдгээл Зулсаар огт тэмдэглэж байгаагүй гэдэг үгийг нь санаад ийм зүйл хийсэн байгаа байхгүй юу хөрхөн байгаа сте. Моги гэрт нь үргэж өчөөд гэртээ өрөөд өгсөн бэлгэн дунд нь 86 байгааг хараад яриагийн санан Токио явцархаа шийдсэн болохыг нь сонсоод цогтой явмаарч юм шиг эсвэл Такахаши ах дүүсийн саналыг хүлээж авмаарч юм шиг энэ хэд маань энэ үхэндээ сайхан болгочихж байгаа юм чаа. Шинэхэн жил шинэхэн цас Могигийн ажил дээр дэдэнгтэн байсан нэг ах нь ирсэн. Гарын нэрснаа. Тараа чи завтай өстэй зугаалъя. Гэтний хэдийгээр дургуутсан ч гэлээ. Тэгвэл нөгөө штэ. Гэдэл нэг зүйлийг хэлгэж явахад нь даз ойлголоодохгүй тарах болохоор хүлээжээ. Гэдэл уулын замаар шинэхэн орсон цасан дээгүүр зураас тулан явж явахдаа үгээр өдөөл. Элдв бүсийн 2 дугаар сүгийн яриануд яриад. Үе хошнах шиг нийлэл хөвгөлтэй л дөө. Яачаад байгаа. Зоож хараа Такумид Моги худлаа гэсэн байна гэж байх уу? За тэр ч яах вэ? Энэ удаа жинхэнэсэл Такумид сайн болсон болохоор буурахыг хүсэхгүй машинаас нь буух гэхэд нөгөөх нь шууд л хааллан нэг л амир. Моги шавилтаа гэж магадгүй гэж дотроос хэлээд. Такуми ч гэсэн эцүүхийг очих гэж байснаа нэг л тухгүй санагдаа шууд л хардаг. Гэхдээ энэ залуу бүр дураараа. Хуушных шиг л байл та. Чи өмнө миний хүсдэг байсныг л хийдэг гэсэн үстэй. Гэдэл хэлэхэд нь дургуцахт нь шууд лалгадаад амархан охин байсан бижээж. Гэдэл үнэхэр эрэгтэй хүн босоо. Хүсэн зүйлээ авахар зүтгэн штэ. Яаж ч жагаа зүтаад хичнээн залгасан ч гэсэн Такуми уцаа авдаггүй. Азарч ихгүй яг л уцаа авахтаа зэрэгцээ байрлаа хэлээд баригддаг. Такуми гэж орлоготон төгсөх ангитны өргөн цоцсон нөхрүүлхийг нь ойлгоод бүр ч ихээр уур нь хүрдэг. Гэтэ тэрнээс илүүтэйгээр хүссэн үедээ дууддаг байсан амархан охин нь ингээд маяглаад байгаа нэг л уурыг нь хүргэж байгаа. Бас сая тусламж дуудсан болохоор хүн ирж магадгүйгээд өөр нуцгасар руу дагуулan бараг л алныг явдаг. Уулын цас Такумигийн урдыг үл сааруулан цасан дээр баг зэрэг бүгсэн айлын шарвсаар булангууд руу орох дууг дугуйгаа хэрэгүүлдэг байсан бол энэ удаа булангийн шуудаг ашиглан өсрүүлсээр хажуугаар өнгөрсөн машинд нь Моги байгааг хараад шууд л иргэдэг. Нөгөөх нь бол энэ чинь Такумигийн ч машин юм уу? Ямар хөвшөө өгөндөө. Тэрний төмрөөсөг нь миний 4 дугаар хөшлөгтэй машиныг гүйсэн гэж байхгүй гээл. Уулын руу хадалж явахт нь нэгд мэдих цасан дээр байх гэрлийн уурал нэмэгдэж дунд талын тойлонд нь зогсож байгаа мэтэл учир зүггүй зодох гэрэл. Машинаа муулж явахт нь хажуунаас нь чиний машин чинь бичиг суугаа болохоор л гээл Моги хүртэл мөчөөгөө өгөхгүй. Ялч чадварын зөрүүгээрээ баригдчихдаг. Ер нь бол Такуми сайн жолоочлуулаад мөрөгчлгүй зогссон. Чадахгүй байж томрооцсныг нь яа. Гэхдээ Такуми энэ залууг шоронд орохоос нь бас Могиг ч гэсэн аварсан. Такуми хэдийгээр ирсэн ч хэлээ зүгээр л яралтай болохоор ирсэн. Тийм болохоор шууд л гэрт нь хөргөж өгч явахт нь энэ удаа Моги бүхэл зүйлээ үнээр нь хэлж би өмнө төр Бенстэй хүнээс мөнгө авч өөрийн үнэт зүйлээ худалдаг байсандаа харамсаж байна. Харин ажил хийгээд мөнгө өрөө олоод ядчил өөрийнхөө алдсан зүйлийг буцаагаад авч чадна гэж бодсон. Бас чамд тэгчээж байгаагаа харуулахыг хүссэн юм. Дааж бүтэхгүй юм байна. Гээл үлэхтэн Такумид нэг зүйл бодогдуулан би ч бас чамд таартай гэж хэлдэг.
хавар цагч болж өвснөгөө ургуу өрөн болоход шууд Такахаши Иросуке дээр очиод багт норё гэж хэлэх гэж байгаа болов гэж утсаж чаа. Харин шууд л уралдъя гэж авсан. Яг багт норох хэсгээ шийдэх гээд байгаа юм. Дүрм нь маш энгийн. Акинад биш Такахаши Иросукегийн газар нутаг дээр Арарасын хувьдлаар Такуми араас нь хөөж уралдана. Магадгүй энэ уралдааны дараа шийдвэр нь гарах байх. Гэл ирэх хагасны өдөр уралдахаар болдог. Такуми Жавасаа яаш хөрүүлэг гэдгийг заагаад өгөөч гээл. Аав нарийн энэ удаа хинтээ уралдах гэж байгааг нь асуухгүйгээр ойлгочихж байгаа. Тэгэхээр энэ удаа жинхнээсээ өөр өөртөө уралдах нь байна. Хоёр машины өндөр хаазанд аль нь төрүүлэг бол гэсэндээ гүмамжийн бүхий шилдэгүүдийн зөвлөрөн гайхалтай хосоосон дрифтийг үзэж шунгах машинуудыг харж огшоол. Такахаши Иросуке ч гэсэн Такумиг өөрийнхөө хязгаарыг мэдгээд байгааг нь ойлгож байгаа болохоор яасан ч гүйцэгдэхгүйгээр хичээгээстэй. Магадгүй энэ цогцсон байгаа хүмүүс хин ч ийм гайхалтай явуултуудыг харж байгаагүй байх. Энэ явуулт бол энэ хоёр машины хувьд хин хинийх нь үзүүлж байгаагүй гайхамшигтай явуулт. Бүхий л болон дээр шугам тавьж байгаа л хамгийн төгсөөр нь явж байгаа мэт. Магадгүй энэ уралдаанд хий ялхан чухал биш. Хоёулаа гаргаж чадах бүхий л хүчтэй ажиллан уралдахаас өөр юу ч бодохгүй тавьж байгаа нь чухал. Өөрийн нутаг дээр хин нийцэн бэ гэдгийг мэдрүүлэх гайхалтай FC. Түүний эсрэг урд урдынхаас илүү төгс болсон мэт 86. Гэхдээ хоёулаа ягаад ч юм жаргалтай. Такуми энэ л үед энэ хүнийг авах юм бол зөв зам юм байна гэдгийг ойлгосон. Амьдрал их талаад шинээр хөл тавьж байгаа залуучууд ингээд л төгсчлөө шүү дээ. Хоёулахнаа ярилцах гайхалтай нөхцөл, цаг агаар, орчин, шуудын жиргэх чимээнээс эхлээд бүхий л гайхалтай. Тока хамт яваа гэсэн могийн үгийг үгүйсгэн би намраас хойш нэг зүйлийг бодож байгаа. Мөрөөдөл гэж яг чухам юм бол мөрөөдөл хэцүүлээд авчих юм бол зүг үү, буруу юу? Яг үндэ мэдж байгаа юм болов. Гэтэ одоо миний ойлгосон зүйл бол би машин нухтартай. Бас тэр нь хин хүнээс илүүтэйгээр хурдан болмоор байна. Тиймээс би мэрэгчлээ уралдааж болъё гэж бодож байгаа. Тэгэхээр хоёлаад ирээдүй байхгүй юм байна. Гээл могийн хүслийг дэмжээ. Чи гэсэн болохоор л миний ахлах сургууль өнгөтэй болсон. Магадгүй чи байгаагүйсэн бол хамгийн муухай юм байгасан байх гэж дотроо бодоод бас тэр нь түннийг мөрөөдөлтэй болсон байгааг нь хараа бахархдаг. Эдийн сүлүүдаа гэдэг хин мэдж байгаа ч гэсэн хангалттай удаа нэг нэгэ тэрэн нандин үедээ явуулдаг. Такуми эндээ нэг хүргэлтийн газар жолоошоор орцсон. Ицуки шатхуун төгөөгийн хэрэг газар ажилладаг болсон. Дор бүр нээлгчээгээстэй. За тэгэхээр энэ гайхалтай аниме season 3 ингээд дуусж байгаа. Season 4-өөс эхлээд шинэ баг, шинэ төсөл, шинэ сорил гээд маш сонирхолтой зүйлсүүд хүлээж байгаа шүү. Бас нэг юм хэлчихэ. Энэ хүн намайг гоё биетэй болгож өгнө гэсэн Instagram-д дэмжиж өгвөл. За баярлаа, баяртай.